Энэ удаагийн асуулгын цагийн сэдв бас энэ цаг үеийн халуун бас сэдв болж байгаа татврын асуудлаар тэр тусмаа Монгол улсад татврын нөхцөл байдал өнөөдөр ямар байна? Татвараас улбаалсан төрийн томролт, төрийн дарамт ямар байгаа вэ? Энийг бас цаг хугацаатаагаар бас тодорхой асуултууд тавья. За тэр тусмаа сүүлийн 10 жилийн эдийн засаг, улс орны нийгмийн эдийн засгийн нөхцөл байдал, засгийн газраас эрх хэрэгжлээс явуулсан бодлогын талаар одоо бид нараас төвлөрч асууна. Яагаад 10 жил гэж яах гэвэл 10 жил өөрөө бас бодлого дэвшүүлээд бодлогын үр дүнгууд гарсан байх ёстой, аль хэдийн гарчихсан буруу зөвийн дэнсэн дээр шүүгдчихсэн байх ийм цаг хугацаа. За 16 оноос харьцуулаад ярил 16 онд Монгол улс татвараар 5 их найт төгрөг цуглуулдаг байжээ. Одоо 29 их найт төгрөг цуглуулж байна татвараар. Тэгэхээр 10 жилийн хугацаанд аж ахуй нэгж бизнес иргэдээс авж байгаа татврын хэмжээ бараг 6 дахин нэмэгдсэн. Бараг 6 дахин. Тэгэхээр өнгөрсөн засгийн газрын татвар 6 дахин нэмэгдсэн бол өнгөрсөн 10 жилийн хугацаанд иргэдийн орлого 6 дахин нэмэгдээгүйг асуугаагүй тодорхой. Энэ 6 дахин нэмэгдээгүй. Энэ хугацаанд ядуурл 10 жилийн хугацаанд бараг 1%-ээр ч буурсангүй. Төр 6 дахин томорсон, татварлалт 6 дахин ихссэн, ядуурл 1%-ээр буураагүй, дундаж давхарга агшсан. За ийм одоо ярил одоо төгжрөл одоо юу байд ийм бүгдийг ярил одоо энэ 10 жилд бодлогын өөрчлөлт гарсангүй. Тэгэхээр энэ бодлогын алдаа байсан гэдэгтээ та санал нийлж гин үү? Бодлогын ямар алдаа байсан? Ер нь эхний ээлжинд тийм үгүй гэж бас хариулаад өгмөр байна. 10 жилд бодлогын алдаа байсан уу? Зөв байсан уу, буруу байсан уу? За зөвхөн дараад баярлалаа. Одоо 2016 онд манай улсын хүн ам 3 сая 63568 байсан. Өнөөдөр 2026 онд хүн амын тоо 3 сая 425 мянгад хүрсэн. Манай нэрлсэн дотоодын нийт бүтээгдэхүүн 29.9 их найд байсан. Өнөөдөр манай дотоодын нийт бүтээгдэхүүн 89.9 их найд хүрсэн. Тэгэхээр 10 жилийн хугацаанд бол дотоодын нийт бүтээгдэхүүн дэлсэн, хүн ам өссөн. Төрийн албан хаагчдын тоон дээр бол эргээд харахад төрийн захиргааны албан хаагчид гэхээсээ илүүтэйгээр төрийн үйлчилгээний албан хаагчид нарын тоо өссөн. 6-аас 18 нас буюу сургуулийн насны хүүхдүүд 260 мянгатаа л байсан 16 онд. Өнөөдөр 455 мянгад буюу бараг 2 дахин өссөн. Тэгэхээр төрийн үйлчилгээний албан хаагчдын тоо түүнийгээ дагаад өссөн гэсэн. Төрийн захиргааны албан хаагчдын тоог эргээ харахад бол яамдууд бол 2000 хүрэхгүй л хүнтэй. Төрийн үйлчилгээний албан хаагчдын тоо яагаад өсөж ийнэ гэвэл хүүхдүүдийн тоо, хүн амын тоо өсөөд эхлэхээр сургууль цэцэрлэгт ажиллах багш эмч болоод бусад одоо үйлчилгээний албан хаагчдын тоо түүнийгээ дагаад ингээд өсдөг. Тийм учраас бол энэ хүн амын тоотоо бол бас холбоотой асуудлаа гэж бас хэлж болно. Харин алдаа байсан уу гэвэл алдаа байсан. Төсвийн бодлого, мөнгөний бодлого хоёроо уялдуулж чадаагүй. За мөн бид өнгөрсөн хугацаанд хуримтлал үүсэж байгаа эдийн засгийн өсөлтийн үеийг зөв бүрэн дүүрэн ашиглаж чадаагүй. Олсныхоо ирээр үрсэн. Алдагдaltaгүй төсөв батлана гэж одоо улс төрчлөлтийн их хор гайгаар олсныхоо ирээр үрдэг болсон. Урсгал зардал нэмэгдсэн. Тийм учраас одоо бол бид илүүтэйгээр төсвийн мөнгөний бодлогыг уялдуулах одоо бодлогыг барих зорилгоор хөдөлмөр эрхэлж байгаа хүн бүрийг дэмжих төсөв. Таны хариултыг ингэ сонсохлоор зайлшгүй тэр нийгмийн үйлчилгээ болон төрийн албаны олон зүйлүүдтэй холбож байна. Гэтэл яг үнэндээ би танд тавьсан асуулт бол гол нь иргэдийн орлогын тухайд ярьсан л да. Төрийн татварлалт 6 дахин нэмэгдчихэд байхад иргэдийн бодит орлого яагаад нэмэгддэггүй юм бэ? Тэр байтугай тэр ядуурлын 28-29 гэдэг тоо хувь процент яагаад буурдаггүй юм бэ? Тэгэхээр энэтэй холбоотой үнэхээр энэ зөвхөн татвараасаа гадна татвар гэдэг бол одоо хуулийн дээр байгаа тоог хэмжээ. Энэ татвар дээр чинь нэмэх нь албан бус далд татвар байна. Инфляц. Энэ чинь тэр эмзэг дунд давхар руу чинь асар хүчтэй нөлөөлж байгаа. Инфляц одоо хоёр оронтой даваад гараад яваад өчлөө. Дахиад дээрэс нь албан бус айхтар татвар чинь энэ авилгацсан төр. Тэр ар өрийн хаалгаар гар хөндрүүлж асуудал шийддэг. Энэ бүгдийг нийлээд үсэх юм бол Монголын төртөх
энэ татварлалт чинь хуулинд заасан болоод хуулинд заагаагүй энэ татварлалт гэдэг зүйл бол хэрэгс хэтэрсэн. За яг энэ татвартай холбоотой би 16 оны, 20 оны, 24 оны танаа намын сонгуулийн өрийн хөтөлбөрүүдийг дарга нарын зураг өгөх юм өрийн хөтөлбөрүүд байна л да. Татвар нэмэхгүй. Тэгээд тов тодорхой 3 өрийн хөтөлбөр 3 сонгуулийн амлалтан дээр тов тодорхой биччихсэн. Гэтэл энэ хугацаанд тоогоороо бол 17 татвар нэмж авжээ. Нэмж заримыг шинээр бий болгож зарим татваруудыг. Тэгэхээр энэ нь танаа нам мөрийн хөтөлбөрөөсөө бутсан хурсан мөн одоо сонгогч ард иргэдийг хуурам эхэлсэн гэсэн үг мөн үү? Энийн дээр та нэг тийм үгүйгээд хариулж өгөөч. Татварын ерөнхий хуулийн заасан дагуу нийт 30 төрлийн татвар байна. 27 төрлийн татвар байна. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд яг нэмэгдсэн татваруудыг би харж үзлээ. За онцгой албан татвар нэмэгдсэн. Импортын барааны гайлын албан татварын хувь хэмжээ нэмэгдсэн. За үүнд юу боддог гэхээр согтууруулгундаа тамхины онцгой албан татварыг үе шаттайгаар нэмсэн байлээ. За хувийн орлогын албан татварыг анх удаа прогрессив болгосон. Шатлсан татварын тогтолцоо руу шилжүүлсэн. За нийслэлтийн албан татварын хувь хэмжээ 1 байсныг 2 болгосон. За мөн онцгой албан татвар дээр согтууруулгундаг 2 жил тутам үе шатаар нэмэгдүүлэх хуулийг батсан учраас нэмэгдээ явж байгаа. Агаарын бохирдлын төлбөргээд одоо эдгээр татвар төлбөрүүд бол нэмэгдсэн. Бид татварыг нэг зүйлээр одоо тайлбарлах хэрэгтэй. Юу гэхээр татвар бол өөрөө төсөв бүрдүүлдэг гол хэрэгсэл бас биш. Татвар бол нийгмийн баялагийг тэгш хуваарилдаг механизм. Тийм учраас манайх шиг оронд бол шатлсан татварын тогтолцоо руу шилжих ёстойг хамгийн ихний том дэвшлэл хувийн орлогын албан татвар байсан. Хувийн орлогын албан татвар бол 10 саяас орлого нь давсан тохиолдолд 10-аас 15 сая дээр давсан орлого дээр нь 15% нэмдэг. 15-аас нэмэгдээд эхлэхээр 20% нэмдэг буюу өндөр төлж байгаа өндөр орлого орж байгаа компани аж ахуй нэгжүүдээс татвар урааж эргээд дундаж давхарга бага орлоготой иргэдийг дэмждэг энэ механизм. Ингэснээр эрүүл мэнд боловсролын салбар төрийн үйлчилгээний хүртээмж нэмэгддэг. Тийм учраас татвараар дамжуулж бид нэр чинээлэг дундаж давхаргыг бий болгох зорилгоор энэ шатлсан татвар руу 22 онд шилжсэн байхгүй. Тэгэхээр өнөөдөр яригадаад байгаа сэдвүүд болохоор энэ хувийн орлогын албан татварыг 1% болгоё гэдэг юм уу? Ийм сэдвүүд бол өөрөө бид чинээлэг дундаж давхаргынхаа эсрэг одоо дэвш. За тэр татвар хураамж нэмэгдсэн эсэх гэдэг дээр одоо тийм үгүй гэдгийн шаардлагач байхгүй л дээ. Тэр бол ингээд тодорхой жишээ нь энэ дотор чи ярил олон зүйл үйл хөдлөлийн татвар, хотын татвар, тэр автомашин бүхий иргэдийн одоо асар олон том дүн бүхий ингээ 17 татвар хураамжийн тухай бид нэр ярьдаг. За энэтэй холбоотойд ингээ татварууд нэмэгдсэн. Бас бүгдийг бас одоо үгүйсгэж бас болохгүй. Нэг татварыг уг нь бууруулах оролдлого хийсэн, бууруулсан. Хагас жилийн өмнө төсөвдөр Зандан шатар ерөнхий сайдын үед та эдийн засгийн хөгжлийн сайд байхад санагдчихээн. Нөөтийг бас тодорхой шатлал бүхий нөөтийн чөлөөлөлт хугацаа олголтыг нэмэгдүүлэх гэдэг ганц гайгүй иргэдэд ээлтэй нэг хуулийг өнгөрсөн хагас жилийн өмнө батлагдсан. Одоо эннээсээ та эдийн засгийн хөгжлийн сайд байх үеийн энэ татврын одоо хөнгөлөлт чөлөөлтөөсөө одоо ерөнхий сайд болоод буцаж гин л да. Яг энэ татвар чинь өөрөө бас яг та нарын яриад байдаг тэр баг дунд орлоготой иргэд рүүгээ чиглэсэн олон өөрчлөлт чинь уг нь энэ татварт байсан. Одоо бидний ярьж байгаа та бүдгийн өргөн барьж байгаа татвар чинь далд эдийн засгийг дэмжсэн, татврын суурийг нэмэгдүүлэхэд чиглээгүй, татврын тэгш шударга өрсөлдөөнтэй байх зарчмыг энэ системийнхаа эсрэг за тэр тусмаа хөдөлмөрлөдөг, бүтээдэг, орлого олдог, илүү их хөдөлмөрлснөөс нь илүү их татварлана гэдэг харин энэ бидний тогтож ирсэн энэ зах зээлийн эдийн засгийн үнэт зүйл рүүгээ халдсан ийм татврын өөрчлөлтийг та бүхэн өргөн барьж байгаа. Ганц гайгүй байж болох татврын өөрчлөлтөөсөө буцаад одоо яг тэрнийхээ эсрэг бүр суур системүүдийн эсрэг далд эдийн засгийг яаж дэмжих тэр тэгш шударга өрсөлдөөнийг татврын суур өргөх чиглэсэн биш яг энэ бүгдийн эсрэг ийм одоо үнэхээр бодлогын асар том засгийн газраас өргөн мэдүүлсэн татварын хуулийн нэмэлт өөрчлөлт бол хөдөлмөрлж байгаа хэн бүрийг дэмжих бодлого.
Хувь хүний орлогын албан татврын 1%-ийг 1% болгоё гэдэг яг хэнийг дэмжсэн бодлого юм бэ? Яг хэнийг дэмжсэн? 10 сая төгрөгийн орлоготой компани аж ахуй нэгж иргэнээс 1%. Иргэнээс 1 сая төгрөгийн цалинтай иргэнээс дахиад 1%. Одооний хэрэгжиж байгаа 22 оны хууль бол 10 саяас дээш бол давсан орлогоос 15%. Давсан орлогоос шүү дээ. 15 саяас дээш гарчвал давсан орлогоос 20%. Илүү орлого олж ивэл илүү төл гэдэг зарчим. Илүү орлого олж ивэл илүү төл. Тэгж байж чинээлэг дундаж давхрыг бий болгоод. Нөөтийн буцаалтыг нэмэгдүүлэх нь тэнд ашигт. Өнөөдөр ингээ иргэн хүнсний бараа бүтээгдэхүүн авна. 20 мянган төгрөг авдаг байсан бол 40 мянган төгрөг, 10 мянган төгрөг байсан бол 20 мянган төгрөг авдаг бол. Гэтэл 300 сая төгрөгийн машин авж байгаа хүн хэдэн төгрөг авах вэ? Нөөтийг 2% нэмэгдүүлчихвэл хэн хожоод байгаа юм бэ? Тэгэхээр энэ бол хэрэглээг дэмжсэн бодлого байхгүй. Хөдөлмөрлж байгаа хүнийг дэмжнэ гэдэг бол хувь хүний орлогын албан татварыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тэглэнэ буюу 792 мянган төгрөг дээрээс нь тэглэжүүл тэр хүн 79200 төгрөгийг өөртөө үлдээн гэсэн үг. 3 саяын цалинтай хүн 2 сая 200-аас хувь хүний орлогын албан татвар төлнө. Гэтэл бүгдийг нэг болгоно гэхээр наа чи 10 сая орлоготой хүнээс хүртэл 1% авна гэж үгс. 100 мянган төгрөг авах юм. 10 сая цалинтай хүнээс. Тэгээ яаж энэ нийгмийнхаа үйлчлэгийг авч явах вэ? Дундаж давхаргаа яаж авч явах вэ? Жишээ нь одоо та бод бараг 20-80% бүрдүүлж байгаа шүү дээ. Аймагуд. Зүгээр Аргангаан аймаг л гэхэд бараг 61% юм бэл шүү дээ. Тэгээ тэр аймаг орон нутаг яаж бие дааж үйл ажиллагаа явуулах вэ? Харин тийм таны ярьж байгаа чинь яаж энэ хөдөлмөрлж байгаа, яаж илүү одоо ухаан бодлоо уралдуулж хөдөлмөрөө зарцуулж орлого олсныг нь хэрхэн яаж тайрч тэгштгэх үү гэдэг яг одоо сонгодог зүүнний социалист бодлого зүүнийг жиж хэлэхэд одоо багдам өсөн нэмэгдэгч янз бүрээр хэлдэг. Яг л одоо ийм л бодлого. Яг үүндээ хүн амын орлогын албан татврын тухай ярихад монголчуудын тэр хүн амын орлогын албан татврын бүтцийг харахад тэрний чинь бараг 60-70% зөвхөн цалингийн орлого байна гэсэн. Цалингийн орлого. Тэгвэл тэр цалин авж байгаа иргэд гэдэг чинь цалин авж байгаа хүн гэдэг чинь хөдөлмөр хийж байгаа хүн. Халуунж биш. Хөдөлмөр хийгээд хөдөлмөрийнхээ хөлсийг авж байгаа хүн. Тэр хөдөлмөрийнхээ хөлсийг авж байгаа хүнийг бид нэр дарамтлнаа. Их л ажилвал ихийг авнаа та нараас. 10 байсан бол 15 болгоно. 15 биш одоо бүр дахиад даабалдаж авна. Угаасаа тэр чинь 10% гэдэг чинь абсолют дүнгийн %-оор их л гардаг юм байна үстэй. Тэгэхээр эн чинь одоо үнэхээр бас энэ улс орныг одоо хойшин чангай энэ улс орныг тэр чөлөөт эдийн засаг та өөрөө бас тэр тал таа дуурайд байдгийг. Иннээсээ яг одоо үндсэндээ урсан бутсан ийм л бодлогыг л таарч байна. Жинхнээсээ наад хүн амын орлогын татвар энэ цалин гэдэг чинь хөдөлмөрийн орлого. Хөдөлмөр гэдэг чинь хөдөлмөрлж байгаа хүн гэдэг чинь жинхэнэ та бидний яриад байдаг тэр дундаж давхрах чинь энэний санал баг. Дундаж давхрах. Одоо дундаж давхрахын эсрэг бодлого л та бүхэн ингэж сурталж хэлж байна. За тэгээд түүх ярихад арчилсан намын хувьд 4.10-ын татвар гэж ямарваа нэг нь өсөн нэмэгдэх олон зүйлгүйгээр яг тодорхой бүгдээрээ 10% төлдөг. Хүн амын орлогын албан татвар, нөөтийн татвар, нийгмийн даатгалын шимтгэл энэ бүгдийг чинь ингээд тодорхой ойлгомжтой энэ чинь өөрөө эдийн засгийн өсөлтийг чинь дэмждэг гэдгийг хүн төрөлхтний эдийн засгийн энэ онол номынх чинь түүх нь батлаад өгчихсөн зүйл шүү дээ. Илүү хөдөлмөрлснийг нь илүү тайрчна. Энийг цогод даргын ярьж байгаа бол та яг ярьж байгаагаа эсрэг яриад байна л да. Нөөтийн буцаалтыг нэмэгдүүлэх гэдэг бол хэрэглэг дэмжиж байгаа байхгүй юу? Би хөдөлмөр эрхлэлтийг дэмжигээд 700 мянган төгрөгийн худалдаа авалтаас 37 мянган төгрөгийг буцааж болгоод тэнд ашигтай байгаа. Харин авж байгаа цалингийн 792 мянган чинь тэглүүл хөдөлмөрлж байгаа хүнийг дэмжих бодлого байхгүй. Нөөтийн суудган төлөгчийн босго 50 сая байгаа тэрийг 400 сая болгоё гэдэг чинь юу юм бэ гэхээр тэнд 23 мянган суудган төлөгчийг босгож ирэх гээд байгаа байхгүй. Аж ахуй нэгжийн орлогын албан татвар жилд 1.5 тэрбумоос доош байвал 1% төлдөг байсан. Энийг 2.5 тэрбум болгочвол 180 мянган танаа одоо компани шиг том үндэсний компаниуд олон төрөөсөө гэж би энэ татварыг оруулж ирсэн байхгүй. Хөдөлмөрлж байгаа, баялаг үтээж байгаа. Дээрэс нь 0-6 тэрбум төгрөг 6-аас 10, 10-аас 15 гээд шатсан босгуудыг нэмэгдүүлж байгаа. Юу гэхээр өмнө нь бол 10%, 25% гэж байдаг байсан. Одоо 6-аас 10 тэрбум төгрөгийн орлоготой компани дээр
15% татвар болгож 25%-ын дунд шатлал бий болгосноор дахиад 300 компани шүү дээ. Уул уурхаан биш. 6-аас 10 тэрбум. Та бол одоо том компани байгуулсан хүн. Та бол сайн мэдж байгаа. Би танах шиг олон компанид өрөөсөө гэж бодож байна. Та магадгүй одоо захирлуудаа өндөр цалин өгдөг байсан баг. Тэр хүмүүс илүү олвол илүү төлөөсөө л гэж байна. 10 сая төгрөгийн цалин авж байгаа хүн 12 сая төгрөгийн цалин авж байгаа хүн 10 саяас 10%, 2 сая дээрээс 15% төлөх чинь нийгмийн баялагын тэгш хуваарилт байхгүй. Тэгэхээр хэрэглээг дэмжигээд байгаа чинь чинэлэг дундаж давхаргаагаа устгахыг гэсэн бодлого байхгүй. Хөдөлмөрлж байгаа хэн бүрийг дэмжих нь энэ татвар хуулийн зорилго. Тэрээс биш нөөтийн буцаалтаа нэмэгдүүлье гэд хэрэглээг дэмжиж явбал нөгөө 300 сая машин авж байгаа хүмүүс чинь л нөөтөөрөө өндөр төлбөр авах бах. Тэрээс энгийн иргэн хүнсний За та харин яг жинхнээсээ одоо нэг тархиугаас шал одоо худлаа гэдэг юм уу зүйл ярьж байна л да. Бидний ярьж байгаа тэр нөөтийн буцаалтад чинь 10%-ийн нөөтөөс 2%-ийг буцаачихлаа. Ерөөсөө Монгол улсын нөөтийн татвар 8% л гэсэн үг. 10%-аас 5%-ыг буцаачихаар Монгол улсын нөөтийн татвар 5% болж байгаа л хэрэг. Татвар тэр чигээр л 5% бол буурж ийн л гэсэн үг. Гэтэл та тэр 10% авчаад 2%-ийг нь 3% болгочихоор нөөтийн буцаалтыг хэрэглээг дэмжиж гин. Тэгвэл Монгол улс ерөөсө 5% нөөтийн татвартай болчихъя л да. Тэгвэл энэ Монголын хэрэглээг дэмжиж гин гэсэн үг үү? Үгүй шүү дээ. Энэ татварын ачаалал буурч гин. Төр жижигсэх боломж гарч гин. Бидний ярьдаг хэлдэг зүйл чинь энэ л үстэй. Татварын буцаалт гэдэг чинь буцаалтын тухай яриа биш. 10-аас 2-ыг хасаад 8% татвартай нөөтийн татвартай л орно шүү дээ бид нар. Гэтэл та энийг 2%-ийг 3 болгочхоор 3 болгочвол манайх 7% нөөтийн татвартай л орно шүү дээ. Энэ чинь харин сайн үзүүлэлт биш үү? Та яахлаараа энийг 3-ыг нь зөвхөн тэр 3-д нь ачаал өгдөл өгöd байгаа. Бид нар чинь яг үнэндээ 10 биш 8% нөөтийн татвартай орно шүү дээ. 5-ыг буцаачвал 5% нөөтийн татвартай орно болно л доо тэгвэл. Аль эсвэл 10-ыг аваад 5-ыг буцаахын ч хэрэггүй. Ер нь 5% нөөтийн татвартай л болчихно. Гэтэл энийг одоо та өөр талаас нь тайлбарлаж ингэж утгахгүй л дээ надад чинь. Яг одоо бидний сая одоо ярианууд ингэж явсаар байгаад нэг юм татварын тухай яриа болоод байна. Яг энэ татварын нөгөө талд чинь энэ татварлаж авсан татварын нөгөө талд чинь төрийн зардал энэний цаана л оршоод байгаа. Төрийн зардал энэний цаана. Гэтэл өнгөрсөн хугацаанд зөвхөн төрийн зардлаас гадна энэний нөөтийн буцаалт бол хэрэглээг дэмжсэн буцаа олголт байхгүй да. Чинэлгийг илүү хожно. Тийм л бодлого шүү дээ. Гэхдээ нэг Lexus авахд 2 дахин буцааж нөөтийн буцаалт олголоо гэж 9 багшийн 9 эмчийн цалингаал алдсан шүү дээ. Харин хүн хөдөлмөрлж байна. 3 саяын цалин авч байна. 792 мянгыг тэгэлжүүл 79200 үлдээ тийм үү дээ. Гэтэл 700 мянгаас нөөтийн буцаалт нэмэгдүүлэх 37 мянган төгрөг үлдээд шүү дээ. Ийм л бодлого байхгүй. Тэгэхээр хувь хүний орлогын албан татвар буюу татварын бодлого гэдэг чинь өөрөө нийгмийн баялагын тэгш хуваарилт. Илүү орлого олсон, илүү татвараа төлдөг. Түүгээр нь дамжуулж нийгмийн энэ хүртээмжийг нэмэгдүүлдэг. Үйлчлэгээний хүртээмжийг нэмэгдүүлдэг бодлого учраас хувь хүний орлогын албан татварын 20-80%-ийг аймаг орон нутаг төвлөрүүлж түүгээрээ энэ хот нийтийн аж ахуйгаа удирдах, үйлчлэгээгээ явуулж, багш эмчийн цалингаа тавьж сургууль цэцэрлэгээ засварлалт шүү дээ. Гэтэл хувь хүний орлогын албан татварыг нэг болгоё гэд ингээ бүхэлд нь ингэхээр зүгээр л өндөр цалинтай хүмүүс л хожно. Тэгээ энэ чинэлэг дундаж давхарыг чи хэн авч явах юм? Монгол улс бол цаашаа шатлсан татварын тогтолцоороо явнаа. Хөдөлмөрийг дэмжинэ. Зүгээр сул сууж байгаа хэрэглээг огт дэмжихгүй. Тийм учраас энэ бол одоо олон улсын жишг нь энэ тэрнээс биш өнөөдөр нөөтийн буцаалтыг нэмэгдүүлэхгүй гэж ярихаас илүүтэйгээр хөдөлмөрлж байгаа хэн бүрээ дэмжье. Би нэг 180 мянган аж ахуйныг яриад байна шүү дээ. 1.5 тэрбум төгрөгийн жилийн борлуулалтын орлого 2.5 болгол 180 мянга. Нөөтийн буцаалт дээр суудхан төлөгч 400 сая бол 23 мянган компани багхгүй юу? 6-аас 10 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой уул уурхаан бус компаниудыг дэмжүүл 300 компани. Энэ олон ажлын байр бий болгоно шүү дээ. Ийм л зорилго. Үгүй л дээ. Наадах чинь та нөөтийн буцаалт гэдэг зүгээр энэ бол дансны бичлэлтэй шүү дээ. 10% нөөт төлөөд 2-ыг буцааж авнууд чинь манайх бодит байдал дээр 8% татвартай л орно. Гэтэл 10-ыг авчиад 2-ыг нөхөйгөө элдвүүдээ тансаг хэрэглээ дэмжиж гин гэж энэ бол утга учиргүй яриа. Та дахиж наадах чинь бол ерөөсөө тийм одоо
хүүхдүүдийн хоорондын яриа шиг яриа шүү. 10-аас 5-ыг асуул 5% татвартай л орно л болно. Аль эсвэл хасчиж буцааж хэрэггүй бид нөөтийг 5% нөөтөд орно гэж зарлаж болно. Наад чинь бол энгийн үнэн шүү. За түрүүний асуулт энэ том төртэй холбоотой бид өнөөдрийн мэтгэлцээний сэдв саяны яригдаад байгаа олон татвар хураамж авилга энэ олон зүйлийн чинь сүүдэрт нь асар олон яг өнгөрсөн 10 жилийг ярихад асар олон нэг юм дутуу эхлээд хажчихсан одоо танаа намын гэж хэлий засгийн газруудын дутуу эхлээд хажчихсан том төслүүдийн овоолго Монгол улсаар дүүрлээ. Овоолго нефтийн үйлдвэргээд түүхэд нь хаана байгаа мэдэхгүй шугам хоолоо хэдийнх нь дээр нь татаа хажчихсан яаж ажиллах гэж байгаа юм бүүмэд нэг том овоолго тэнд урагшаа хил рүү татсан төмөр зам гээд мухар одоо хүртэл ачтгүй мэдэхгүй ачсан ачаагүйгээс баг илүү зардалтай ийм нэг төмөр зам одоо сая тэр туулын хурдны зам гээд километр нь хэдэн 10 дахин ч өндөр өртөгтэй юм бүүмэд урчилгаа хэдэн зуун тэрбумаар нь төлөө хийчихсэн Монгол орон даяар яг саяны татврын нөгөө талд асар том төслүүдийн зүгээр л дуусшгүй том овоолго. Энийний цаан чинь татврын дарамт, энийний цаан чинь асар том зээлийн хүүгийн төлбөрүүд явж байна. Одоо яг 26 оны төсөвдөр байсан уу? Зээлийн хүү болоод зээлийн төлбөрт нийлээд 3.9 их найдыг Монгол улс төсөв. За энэ том төрөөс ухаалаг төрлөө шилжилтийг бид бодиттой хийсэрч байгаа. Би ажил аваад 2 сар болоог байна. Тэгвэл бас хийсэн ажлууд байна. Юутаач одоо уул уурхайн 10 төрийн өмчт компаниг татан буулгалаа нэг 67 тэрбум шууд хэмнэж байна. Баялагын сан хөрөнгө оруулалтын сангийн зарчмаар ажиллах бодлогын шинжилгээ эхлүүллээ. Хөрөнгө оруулалт менежментийн хэд хэдэн компанитай холбогдлоо. Хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр ажиллуулж менежментээр олон улсын нээлтийн сонгон шалгуулалтаар удирдуулна. Тэгээ том төрөөс ухаалаг төрлөө бол шилжих алхмуудыг бол хийж байгаа. За татврын хуульч тэр. За энэ төсвийн бодлого мөнгөний бодлогын уялдааг хангуулъя гэж ярьж байгаа ч тэр таны яриад байгаа иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах арга хэмжээ. Намайг ажил авахд 7.2 тэрбум доллар валютын нөөц байсан 7.3 болсон. Манад нийлүүлэлтийн гаралтай инфляцийг удирдах цорын ганц арга зам бол валютаг өгөхгүй л баг. Үүнд гадаад зээл тусламж хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Манай орон өөрөө дунджаас дээш орлоготой орон болох статистик гарсан 23 онд. Тэгэхээр middle income тэр trap гэдээ байгаа энэ орон зайд байгаа улс өөрөө дараагийн шилжилтийг хийхэд зайлшгүй энэ төсвийн бодлогын шинжлэх шаардлага бол үүсдэг. Валютыг гөвөөд валютын нөөцөө алдчих юм бол бид нар гадаад зээл тусламж тэр нийлүүлэлтийн гаралтай инфляци удирч чадахгүй. Тийм учраас энэ явуулаад байгаа бодлогууд бол бид төсөвч бай мөнгөний бодлогыг ч зөв уялдуулад энэ нийлүүлэлтийн гаралтай инфляциас иргэдэд хамгаалах бодлого. Бид эрэлтийн гаралтай инфляц дээр ч гэсэн арга хэмжээнүүдийг аваад явж байгаа. Цөөхөн хэдэн бүтээгдэхүүнээс хамааралтай. Тэгээ төсвийн бодлогч үүнтэй уялдаж намар одоо өргөн барина. За түрүүнийхийг бас ингэж санаагаа гүйцээгээд хэлэхэд 3.9 их найдыг одоо манай төсөв дээр жил бүхэн зөвхөн зээлийн хүүгийн төлөгдөж байна. Энэ чинь дахиад татврын орлогоор л саяны тэрийг том төслүүдийн бүтлгүү төслүүдийн овоолгууд чинь яг эргээд энэ татврын орлогоор л бид нар энийг төлж байгаа. Өнөөдрийн төлж байгаа ирээдүгээс зээлсэн тэр татврын орлогуудыг чинь одоо өнцөнд татврын ачаал чинь энэ дээр л ингэ нэмэгдээ. Тэгэхээр энэ бүхэн маань өөрөө наад нэг юм буруу бодлогын чинь гой урай лоозон шүтэж улс төрийн урай лоозонгоор амьдарч ирсний чинь улс төрийн том сонгуйлуудад ялахын төлөө юу ч амлж исэн яадгийн дараа нь энэ аргалаад өөрөөр хэлээ гарна гэж явж ирсэн энэ 3-4 саяны энэ хэлж ирсэн энэ 3-4 сонгуйлуудын чинь үр дүнд л одоо ийм л том өрийн занганд орчоод зөвхөн 4 их найдыг хүүгийн төлбөрт төлдөг. Өдөрт 10 тэрбум төгрөг 10 гаруй тэрбум төгрөг төлж яах гэсэн үг шүү дээ чинь. Жилд 3.9 их найд гэдэг чинь өдөрт 10 гаруй тэрбум төгрөгийг Монгол улс хүүгийн төлбөрт төлж байна. Гэсэн ийм нөхцөл байдлууд одоо энэний цаанаас гарнаа. За тэгээд яг одоо эхний улирлыг харахад та нарын мэдээлж ирснээр төсвийн орлого 1.4 их найдаар тасарчлаа гэж. 1.4 их найдаар төсвийн орлого тасарнаа гэдэг чинь энэний цаана та нар болохоор эдийн засаг өсөж байна гэдэг байгаа их том дүнд. Гэтэл яагаад тэр төсвийн орлого чинь
тасарчаад байгаа. Төсвийн орлого гэдэг чинь эцээцт энэ улс оронд чинь бизнес хийж байгаа, татвар төлж байгаа, тэр цалиа авж байгаа энэ хүмүүсийн чинь ахуй амьдрал орлого болохгүй байна л гэсэн үг. 1.4 их найдаар энэний цаана аж ахуй нэгжүүд нь ашиггүй болчихсон. Тэгээд та нар болохоор цаасан дээр өсөлт гаргаад байдаг. Цаасан дээр өсөлт гаргаад байдаг. Амьдрал дээр бид хэтэрхий мега төсөлд хөрөнгө оруулсан. Би үүн дээр тантай санал нэг байна. Гэхдээ та тоо хэллээ 2016 оны 5 их найдын татвар өнөөдөр 29 их найд болно гэдэг бол бас сайн мэдэн шүү дээ. Энд чинь эдийн засаг томорч байна л гэсэн үг шүү дээ. Тийм учраас 23 оны статистикээр Монгол улс middle income руу шилжижээд байна шүү дээ. Гэтэл бид нар 1986 оноос хойш бид огт төсвийн шинжилгээг хийж чадаагүй байхгүй. Төсвийн шинжилгээг хийж чадаагүй. GFS буюу те government structure statistic нэг шинжилгэдэг шүү дээ. 40 жил болоход нэгсэндөө капитализм шилжээ социалист арга барилаараа удирдах байвал цаашаа бид нар өндөр одоо тэр орлоготой хөгжиж байгаа орн болно гэдэг бол маш их бэрхшээлтэй. Тийм ч учраас энэ уулганыг цэгцлэх одоо үүрэг над дээр ирсэн учраас би хит их популгүйгээр үннийг яриад урагшлаа л гэж ингэж зорьсон. Юу ч амлсан яах вэ гэдэг үгээ бас та бодох ёстой. Сая ярьж байгаа дээр бол та ярьж ах шүү. Нийгмийн баялагын хуульд бол татвар бүрдүүлчихв. Илүү төлдөг нь илүү олго олдог нь илүү л төлнө. Тэрнээс биш юу ч амлсан яах вэ гэд ингэж ярьж болохгүй. Аймаг орон нутаг модоо барьсан ч хамаагүй гэж ингэж яаж болохгүй. Хөвгний орлогын албан дотор 1 куб болвол 2.7 их 80 төгрөгийн орлого тасарна. Аймаг орон нутаг бие дааж үйл ажиллагаагаа явуулах ямар ч болцоог болно. Дундаж давхаргыг дэмжих, сургууль цэцэрлэг үйлчилгээний үр хэмжээг нэмэгдүүлэх бодлого ч бүрэн тасарнаа. Тийм учраас бол би яг тантай тэр мега төсөл төр санал нэг байна. Би бүгдийг нэрэн билсэн. Тэгвэл валютын нөөцийг хадгалахын тулд гадаад зээл тусламжийг явуулах ёстой. Харин гишүүд маань сая хууль баталж өгсөн. Талархаж байна. дахиад саяны том татварыг, том төрийн тухай ярихад энэний цаана яалтчгүй бид нэр төрийн өмчийн тухай, төрийн өмчт компаниудын тухай зайлшгүй ярьж таарна. Өнөөдөр төрийн болоод орон нутгийн өмчт оролцоотой болоод нийлээ 400-аад аж ахуй нэгжүүд байгаа гэж. Тэгээ энийг бид нэр засгийн газар бүхэн гарч ирээд, ерөнхий сайд бүхэн гарч ирээд за олон нийтийн болгоноо, нээлттэй болгоноо, ховчлнаа, цөөлнөө гэж бүгдээрээ ярьдаг. Энийг зөв буруугийн тухайд бүгдээрээ мэдж байгаа. За бүгдээрээ ярьдаг. Би таныг ч бас энийг олон удаа ярьжсэнийг санаж байна. Гэтэл өнөөдөр их хурлаар хилцэж байгаа жилийн хөгжлийн төлөвлөгөөн дээр төрийн өмчт компанийг ингэж цөөлнө, ингэж нээлттэй болгоно, ингэж ховшлох гэж байгаа гэсэн үг үйлдвэр 27 оны төлөвлөгөөн дээрс би л олж харсангүй. Аль эсвэл байгааг би олсонгүй юу? Энэн дээр тайлбар өгөөч. Аль эсвэл та нар бас нэг ээлжид одоо нөгөө чихэр шилний цаанаас чихэр долоолгоно гэдэг үлээ тэрийг хийсэн гэсэн үг үү? Аль эсвэл энэ бодлогоосоо буцаж байгаа гэсэн үг үү? Энд дээр тайлбар өгөөч. Төрийн өмчт компани бүтээн засаг ил дод байдлыг сайжруулах хуулийг бий ахалж боловсруулж их хурл дүргэн мэдүүлсэн жил болж. Энэ хуулийг баталчих хэрэгтэй байна. Төрөөс засгийн газраас төрийн өмчт компаниг хэрхэн нэгтгэх өөрчлөлт зохион байгуулах хувь хувьцааг нь нээлттэй арилж болохыг их хурл өмчийн эзэн учраас шийднэ. Тийм учраас хууль батлагдаагүй нэгт. Хоёрт бол бодиттой алхам хийж байгаа. Манай төрийн өмчийн компани одоо 100 буюу 20 дээр буурсан юм бил. Өмнөх жилүүдэд харьцуулах. Энэ тоог улам бууруулах ёстой. Бууруулахын тулд бид нар цаашдаа яаж зүй явах вэ гэхээр нэг компани дээр олон улсын үнэлгээ аудит хийх гэхээр бид маш их цаг хугацаа алддаг. Тэгэхээр олон улсын жишгийг харахад сая Узбек бол бирж дээр хөрөнгө оруулалтын сангаа гаргаж ах шиг байна. Яагаад вэ гэхээр ашигтай ажиллаж байгаа компаниудынхаа тодорхой шээрүүдийг нэгтгэж хөрөнгө оруулалтын сан болгоод үнэлгээ хийх, аудит хийх, андеррайтер авах, бирж дээр гаргах бүх процессыг олон улсын менежмент төгсөж байгаа. Тийм учраас энэ замыг сонгосон. Би танд хэлэхэд Эрдэнэс Монгол нэгдлээс 10 компанийг буулгаад би зөвхөн ашигтай ажиллаж байгаа 2 стратегийн компани хөрөнгө оруулалтын гэрээтэй 4 байна уу компанийг үлдээсэн. Бусдын татан болгосон.
Засгийн газар эрх хэмжээний хувьд одоо бол их хааныхын нэрээр нэрлсэн хөрөнгө оруулалтын сан дээр уулуурхаан бус бай ашигтай ажиллаж байгаа компаниудын шээрүүдийг нэгтгээд сая одоо манай засгийн газрын зүгээс энэ менежментийн компаниудад хэд хэдэн кол хийсэн байна. Одоо хөрөнгө оруулалтын санг яг Узбектэй адилхан бид нар олон улсын менежментэд өгнө. Ингээд бирж дээр гаргах ажлыг тэд зохион байгуулна. Тэрнээс биш нэг компани дээр үнэлгээ аудит хийх юм бол маш их цаг хугацаа алдна. Энэ бол хамгийн зөв зам. Тэгэхээр хийсэн ажлаараа харуулнаа л гэдэг хэлье. За одоо тэгээд ээлжид одоо гурван мэхлэлд ухралтаал хийж байна. Ховчлнаа олон нийтийн холгон нээлттэй болгоно 1072-ыг тэгнэ нэгэн төрийн өмчт компани тэгнэ гэж маш гоё зүйлүүдийг ярьж ирсэн. Одоо тэгсэн чинь нэг ил тод байдал бүтээмжийн хууль хүлээж байгаа. Тэгээд тэрний дараа гоё одоо засаг сайжруулна. Эцээст энэ төрийн өмчт компанид гिचнээ мундаг менежер очоод тэр бүтээмжийг чинь сайжруулахгүй. Тэр ил тод байдал нь сайжрахгүй. Наадах чинь зүгээр л одоо тэрийг хасч танаад тэр зөв зохистой менежмент хийдэг тэр секторт нь шилжүүлдэг чинь энэ хүн төрөлхтний явж ирсэн хөгжлийн зам л ба шүү дээ. Энийг энэ чигээр нь байлгана. Энэ чигээр нь байлгачаад харин нэг гой сайн хүн олж тавьж агаад энэ сайн хүн нэг гой бүтээмжтэй ажиллаад тэр нь гэж хэлдэг чинь эн чинь зүгээр л одоо ээлжид тарих хугаалт ээлжид ухралт шүү дээ. Яг ийм л замаар өмнөх ерөнхий сайдууд бүгд л явж ирсэн. Болохоосоо өмнө яг ингэж ярьдаг. Болсон хойноо ингэж шалтгаан хэлдэг. Эцсийн дүндээ яг төрийн өмчийн оролцоо нь одоо явсаар байгаад эдийн засагт төсөв төрийн өмчт компани тусгай зөвшөөрлүүд нь нийлээд одоо 80-90% руугаа явчихсан. Яг энэ 10 жилийн өнгөрсөн 10 жилийн уран бүтээлчин яг л энд ийм байдалтай наад татврын чинь нөхцөл байдал, ард иргэдийн чинь аж ахуй нэгжүүдийн чинь тэр татвараа төлж чадахгүй болж байгаа нөхцөл байдал чи яг л ийм л үр дүнд л хүргэн шүү дээ. Тэгсэн чи та одоо бүтээмжил тод байдлыг сайжруулад байгаа юмыг байгаагаар нь сайхан сайжруулчихна гэд зогсож байгаа одоо ээлжид их том ухралт хийж байгаа юм байна гэдэг хэлээ. Тэгээ та ухралт гэж ярих хэрэггүй баг. Эрдэнэс Монгол компани 10 компаниг татан буулгах шийдвэрийг засгийн газар гаргацсан. Эрдэнэс Монгол гэдэг компани одоо байхгүй. Бүртгэлийг явуулах гэж байна одоо. Тэр компани Чингис хаан үндэсний баялагын сан гэдэг менежментийн компанитайгаа нэгдээд одоо 3 чиглэлээр ажиллана. Хөрөнгө удирдлага. Ийм Монгол дээр байгаа хуримтлалын санг нэмэгдүүл. Хуультай шүү баялагын санг. 3-т үйлдвэр технологийн парк буюу төслүүдийн санхүүжилтийг олгож хуримтлалын санг нэмэгдүүлэх. Зөвхөн энэ зорилгын дагуу хуулийн дагуу ажиллана. Бид нар хуультай орон улсаа хуулиар жолооддог тэр төрийн өмчт компани бүтээн засал ил тод байдлыг сайжруулж тэр хуулийг батлах нь их хурлын бүр ирэх. Тодорхой юм яриад 261 орондоо зөвлөсөн. Болцсон ажил. Хуураад байгаа юм ерөөсөө байхгүй. Харин үеийн ерөнхий сайд нар ингэж шууд буулгаад зохих арга хэмжээ авч байгаагүй баг. Би танд хэлж шít. Тэр Франклин Темплтон гэдэг хүнээр би энэ сангаа удирдуулнаа. Яг түүн шиг олон компаниуд удирдуулна. Эрдэнэс 5 толгой тэр олон улсын аудит оруулна. 1072 хувьцааны 62 тэрбум төгрөг буюу хувьцааг нь өвлүүлсэн. Одоо ингээ бүртгэл хийгдэж байна. 28% иргэд эзэмшиж байгаа. 933 төгрөгийн хувьцааны үнэлгээг багада 3000 хүргэнэ. Энэ чинь бодит ажил. Сая харин 10 төрийн өмчт компаниг буулгах надад бол амар байгаа. Хүний өөрийн намын олон хүмүүс над руу ярьлаа. Танаа бүтээмжийн менежер ч над руу ирсэн. Тэр компани дээр бүтээмжийн менежер байсан. Тэд нар маань хүний өөрийн намгүй над руу ярьж байгаа. Гэхдээ түүнд бол би ямар ч нэгэн ухралт ницаад авах юм байхгүй. Хүн ярил ус өгчихгүй мэл. Компани нэг тухайлан яриад зарчим ярьж байгаа хүн зарчмаасаа ухраад заримд нь өөрөөр үйлчилж эхлүүл явахгүй мэл. Тийм учраас зоригтой шийдэмгий энэ ажлуудаа эхлүүлсэн, үргэлжлүүлэн дуусгана. 10 аж ахуй нэгжийг татан буулгалаа гэж байна. Би бас нэг ээлжилт нэг хурам эхэлт шиг л үг сонсогдож байна. Татан буулгалаа гэдэг нь яадаг юм? Тэр чинь хорвоогоос алга болчих юм уу? Хэлбэрээ өөрчилнө. Хэлбэрээ өөрчилнө гэдэг чинь та 10-ыг нэгтгээд өөр нэр өгөөд өөр том аж ахуй нэгжийн хаяанд нийлүүлчих юм байна. Энийг энэ 10-ыг татан буулгаад 11-т дээр аваачаад нийлүүлчих юм байна. Энэ төрийн өмчийг хэвээрээ шүү дээ. Юу өөрчлөгдөх? Юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ. Зүгээр л хурам эхлэлтэй шүү дээ. Энэ 10-ыг би хувьчлалаа. Энэ 10-ыг нээлттэй болголоо. Энэ 10-ыг бирж дээр гаргалаа. Гэвэл эн чинь жинкнээсээ бодлого. 10-ыг татан буулгалаа гэдэг чинь зүгээр 11-ийн бөөрөнд нийлүүлчихэд энийг тэг яг хөдөө зүгээр нөгөө нэр хаяг нэрийн хуудас солигдож байгаа шүү дээ. Тэр аж ахуй нэгж.
Өөр энэ чинь юм алга биш тань. Бодлогын өөрчлөлт биш шүү дээ. За тэгэхээр наа чин бол тийм одоо зүгээр л бас та нарын ярьдаг нэг ээлжтэл одоо зүгээр